Цаазаар авах ялыг сэргээх нь зөв буруу юу? Таны бодол юу вэ? Нийгэм бол хоёр угчаад байгаа. Нэг хэсэг нь иймэрхүү хүүхд хүчрхийлсэн араатангуудыг бол заавал цаазаар авах ёстой. А нөгөө хэсэг нь болохоор амьд явах бол хүний заяагдмал ирэх юм а. Тийм болохоор энэ эрхийг ингэж боомлж болохгүй гэж. За үүнийг батлсан нэгэн жишээ нь болохоор саяхан нийгмийг сэртгийлэх зэрэг гарсан 2 настай охиноо төрсэн эцэг нь хүчрхийлсэн, хүчинтсэн. За энэ дээр бол шүүхийн шийдвэрээр бол тэр хүнийг насаар нь хорих ял оноосон. А энэ хүн мэдээний дор хүмүүс ямар комент үлдээж байна гэхээр энэ хүнийг насаар нь хорж болохгүй. Түр энэ хүнийг ингээд насаар нь тижээгээд байх юм бол энэ хүн даварнаа. Харин тохирсон яа шийдэхэд нь бол энэ хүнийг цаазаар авах юмаа гэсэн. Ер нь цаашдаа энэ хүчин хийсэн, хүчрхийлсэн бага насны хүмүүсийг хүчинсэн хүмүүсийг цаазаар авах ёстой гэсэн хүмүүсийн комент бол маш их байсан. А гэхдээ Монгол улс бол цаазын ялыг эсэргүүцсэн орон, цаазын ялыг хэрэгжүүлдэг. Анх бол 2009 онд тухайн үеийн ерөнхийлөг захиргийн хэлбэгт орж бол их хурл хэнийг цаазаар авахгүй байх зарлиг гаргасан. Үүнээс хойш бол Монгол улс нэг цаазын ялыг хэрэгжүүлээг өгсөн. Харин 2017 онд Халтмаагийн Батуулга тухайн үеийн ерөнхийлөгч бол манай нийгэм докторжоогүй, хувь хүн төлөвшөөгүй байгаа учраас цаазын ялыг халсан буруу шийдвэр байсан гэд цаазын хуулийг сэргээх шийдвэрийг бол улсын хурлын хаврын чуулганаар хэлэлцүүлсэн. Гэвч энэ бол дэмжигдээгүй. За харин та юу гэж бодож байна? Энэ дээр бол цаазын ялыг сэргээх нь зүйтэй юу, буруу юу? Ялангуяа хүүхдийг хүчрхийлсэн энэ араатангууд дээр цаазын ялыг хэрэгжүүлэх үү, эсвэл насаар нь хорих уу? За комент үлдээгээрэй.